За яг энэ бичлэгийг үзэж буй өдрийн мэндийг хүргэе. Намайг мөнхлөө гэдэг. Энэ суваг дээр 2019 оноос хойш тасралтгүй бичлэг гэж оруулсаар ирсэн ба анхнаас нь үзсэн хүмүүс маань өмнө хийжсэн влог, реакшн, хичээлгээд бус бичлэгүүдийг маань сайн мэдэх байхаа. Тэгвэл сүүлийн үед movie recap болон дэлгэцэн бүтээлүүдтэй холбогдох шин сонирхолтой мэдээлэл, утга агуулга, уран сайхан танин мэдгүн сэдвүүдээр урт богино гээд янз бүрээр контентуудаа хийж байна. Контент креатор байх чинь гоё шүү дээ. Гаргаж, хийж, бүтээж болох бүхэл контентуудаа буулгамаар байна. Та бүхэн контенттэй холбогдох асуух, хамтрах гэх мэт зүйлүүдэд миний мөнхлөө гэх Instagram хаягаар асуугаарай. За тэгэхээр одоо яах вэ? Ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. За, багтаа найзуудаараа нийлэл сүнс дуудаж байгаагүй хүн бараг байхгүй байлгүй дээ, тий? Манус бол санаанаасаа нэг хүний нэр ус төрсөн оныг зохиож байгаа л дуудаа наашдаг байсан шүү дээ. Яг яах гэж тэгээд идэг байсан бүү мэд. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээрээ 2025 онд гарсан The Ghost Game гэх киног бэлтлээ. Энэ кинон дээр мань 10 жилийн хүүхдүүд видео урлаанд оролцох зорилгоор сүнстэй байшин руу ороод стол нэг буруу тахлаа үрж болтгүй юмаа дуудаж баларч байгаа талаар гардаг. Сонирхуулахад найруулагчийн хамгийн анхны бүтээл гэхэд овоо хөөрхөн бажеттай дээрэс нь нэлээд том октын хамтлагийн гишүүнийг хүртэл гол дүртэй тоглуулсан байх жишээ нэ. Уг нь Аз аимшиг кинонууд ч нэг ахуй агаар нь адил төстэй зүйл ихтэй болохоор тэрийгэ дагаал бидний мэддэг шашин заавал гардаг да. Тэгсэн энэ кинонд бүр сатаник зам үлээд тэрийг л аалж өгд юм байна лээ. За тэгээд өшөө олон юм яриад явах уу? Шууд бичлэгэндээ орцгоё. 소주를 받은 거야. 칙을 어겨서. Энэ кино маань бас нэг эвгүй царайтай хөөхөлтөнд дүрсээр эхэлж байна. Хүмүүс нь яг л харваас юм сэвтэй юм худалдаж аваад гэртээ байлгаад байдаг чинь. За тэгэхээр энэ дунтж байгаа охиныг маань Жаяон гинэ. Цаатгыг чи ингээл унтчихад нь ханаас ч юм бэ үлээдэг хөөс хийсч ирэл духан дээр нь хагараал сэрээчлээ. Тэгсэн гинт нөгөө өрөөнөөс нь сонь чимээ гараад унахаар нь очоо хартал коридорт нэг жоохоо охин хөлөөж ирэл алхаад байх юм. Уг нь харваас жоохоо охин байхад манай Жаяон энэ охиныг ихчээж дуудаад байгаа нь бас их сонио. Цаад охин өөрийг нь сонсож байгаа шинжаалга нөх эвгүй өрөөсөө хөлөөж ирээл алхаад байна. Тэгжитэл түрүүн тавир дээр байсан хүүхэлдээ юм соруулж байгаа юм шиг зочны өрөөлөө гулсан аал явчихаа. Тэр нь бодвол бас манай охин чухал юм шиг байгаа. Араас нь очоод бөөдөнд ороос авах гэтэл урдаас нь хүзүүгээ төмөр уцаараа оруулгуулсан хөх царайтай охин гарч ирээл юу хоолойг нь бомдлол авч гинэ. За тэгсэн саяны явдал маань ашгүй зүүд байсан байж тарлаа. Сэрч чадахгүй тарчилж байхад нь ашгүй дүүн орж ирээл сэрэв. Чаян маань хар үлсэн сутгсан амтнал сэрж гин. Хар дарж байхдаа өөрийнхөө хүзүү амыг юусгүй болтол нь мааж хайчжээ. Ингээд сэрснийхээ дараа учиргүй бодлогошрол хоёр жоохоо охины зургийг байн эргүүлж тойруулж хараал байх юм. Бодвол дүүтэйгээ авахулсан зураг нь юм уу та? Гэсэн чинь үгүй байжээ. Компьютер дээрх сануулгаас нь харахад өнөөдөр ихчийнх нь алга болсон өдөр юм байна. Ингээд итэл найзуудтайгаа зүүмээр хуралдах цаг нь болж нэг нэгээрээ орж ирцгээж байна. 3 эмэгтэй 2 эрэгтэйгээ тавуулаа нэлдэм байна л та. Өнөөдөр энэ хит маань яах гэж хуралдаад байгаа вэ гэхээр энд харагдаж байгаа харваас ютубер царайтай нөхөр л бүгдийг цуглуулж л зэ. Өөрөө дуучаал хамгийн сүүлд хоцорж орж ирээл ахаар нь энэ хитэн найз нь эхнээсээ л айгүй дурамчхан байгаа байхгүй юу? За тэгсэн мань нөхөр нэлээ өндөр шагналын сантай YouTube контентын тэмцээнд бөөнөрөө цуг орёо л гэж ятгах гээд байгаа юм байна. Уг нь шагналын мөнгө нэлээд таалагдж байгаач энэ найзынхаа санаа нь харваас бүтгэргүй байгаа болохоор найзууд нь ихэндээ нэг дэмцэнгүй. Нэг тийм haunted house шиг газар байт юм байна л да. Ном ёсоор зан үйл хийвэл ирээдүг хэлж өгд юм гин. Мань хүний санаа нь бөөнөрөө зан үйлээ хийж угаад нэг нэгээрээ алга болж байгаа юм шиг тавилттай бичлэг хийчвэл хүн их үзнэ эдэргээл томроод байгаа. Ингээд тэрэнд нь найзууд нь нэг л дурамчхан байсан чинь манай Чаяон зөвшөөрч байна. Цаач ер нь найзууд дундаа хамгийн дараагүй нэг тийм ихтгэл дагаар хүн байхгүй юу? Чаяоныг зөвшөөрөнгүүд бус найзууд нь ч бас нэг нэгээрээ зөвшөөрөө л эхэлж байгаа. За тэгсэн бичлэг дээрх зан үйлийг заавал 6 хүн хийх ёстой юм байна. Эдний дагаад сүнс чөтгөр дуудаж балаарах өөр дотн найз байхгүй болохоор Чаяон маань төрөний дүгэ ятгах гээл явж ийн л да. Тэгсэн тэр хооронд нь ярьсан найзуудын ярианаас энэ хоёр маань төрсөн их дүүс биш Чаяоны хойд ээжийнхэн дагавар охин л болж таарлаа. Ингээд дүүнч дуртай зөвшөөрж зургуулаа нийлж аваад амралтын өдөр нөгөө газар руугаа очихоор тохироод авч байгаа. Гол нь бүгд дөрөв товцтойгоо ирэх ёстой гинэ. За тэгээ амралтын өдөрч болж бөөндөө цуглаад зураг хөргөд харж аваад зорьсон газар руугаа явахаар болвоо. Тэгсэн Чаяонд үе зүүдэнд нь орж ирсэн жаахан охин харагдаа болдгүй. Манай онж өөрөө санаа дагаж хий юм харлаа гэж бодвол нээгч тоосонгүй. За тэгэхээр өдөржин явж орой нар шингэсэн хойно нөгөө газараа ирвэ.
Хавраас хүн амьтан ашиглага байсан хуучин барилгал юм байна. Дотор нь орсон чинь тогс хялгаанж байхгүй тоос шороондоо дарагдсан газар байх нь тэрэ. Манай нөгөө ютубер нөхөр маань үдсэн бичлэгээ дуурайгаал замчлал байгаа юм байна л да. Ингээ явж байхад нь хан ман дээр сатаник символ өдр зурцсан. Дээрээс нь яг зан үйл хийх өрөөнөөс нь аимшиг үнэр гараа болдгоо. Тэнгүүд манай окточ чинь пүү па болоод болиг л шантраад ундын байгаас дээ. Тэгэхээр нь бичлэг хий гэж уриалсан гар маань уцаарлал уур амьсгалж яахын эвгүүдэд ирэхэд нь ман жаяон ашгүй найзуудаа эвдрүүлээл авлаа. Угаасаа энэ хүртэл ирчээл шууд буцхамчс хаашаа. Ийхүү зан үйл хийх ёстой гол өрөөлөгөө яваад орвоо. Энэ өрөө нь угаасаа юм эвгүй мүү эсвэл өөр хүмүүс бичлэг хийхээ ингээ бэлдсэн юм уу мэдэхгүй. Ямар ч тач голдоо хар усан сан тойроод бага нэтртэй эвгүүл газар байна. Энэ голын усан сан нь ямар учиртай ингээд нэг нь асуусан чи дээр үед ундны ус их болсон ариун нандин газар байсан ч цаг хугацааны ирэхээр 9 шидийн сүнс шингэж ороод одоо бол бузрын газар л болсон гэж авч байна. Ямар ч тач зан үйл хийхэд их л чухал юм баха өө. За тэгээд манай буржгар бичлэгэндээ зөриүүлж авчирсан юмаа гаргаад эхнээс нь үхрийн цусаар тэмдэг зурж мураал учиргүй байна өө. Уг нь бол авчирсан үхрийн цусаа хүнийхтэй хольж жигнэсээ хөвшлэг болд юм байна л та. Мань зүгээр л бичлэг хийх гэж байгаа болохоор худлаагаасаа гараад үсээд яг сайхан өнөхөнд харуулаад авчлаа. Одоо бүгд ирээдүйн хилж өгдөг сүнснээс асуух зүйлээ цаасан дээр бичиж бэлдэх учиртай. Тэгсэн гинт чаяан маань нэгэнт хийснэх бүр яг ном сорн жигнэсээ хийл баа л гэж байна. Тэг жигнэсээ хийвэл дууцсан сүнсийг төр өөрийнхөө бид оруулах хүн хэрэгтэй байхгүй юу? Тэрийн чаяаны дүү дуртай зөвшөөрснөөр бөөндөө жигнэсээ сүнс дуудахаар болвоо. Нэгэнт ингэж хийхээр санаа гаргасан юм чинь ингээд манай хүн өөрөө хутгаар гараад ирсээр газар асгасан үхрийн цустай холчлоо. За одоо харин бүгд сүнснээс асуух асуултуудаа цаасан дээр бичиж явах хооронд мань буржгаар гол дүрмээ тайлбарлаж байна. Дүрмэн товчхондоо хүмбэр хар усан сангаас айханд ус дүүргэж авна. Үхрийн цусаар зурсан 5 хушууны орой бүртээр нэг хүн очиж сууна. Голдон сүнсний сав буюу чаяаны дүү зогсно. Лаасааж асуултаа урдах аягтаа усандаа хийн. Сүнсний сав нүцгэн хөлөөрөө усан сан руу орсноор зан хөл эхлэнэ. Дуусгахдаа гарч явна уу гэж хэлээд дараалалаа гарна. Ерөнхийдөө дүрмийн дагуу бүх юма бэлдэж байхдаа чаяан маань дүүгийн хөвөлд өөрийнхөө сахиусыг зүүж өгөөд байна бас. Ингээ бүгд байрлалаа эзэл сүнсний сав болохоор шийдсэн охин маань толгойдоо цаасан ут углаад усан сан руугаа ороо сууваа. За одоо бөөндөө нөгөө сүнс дуудахад ашигладаг үгээ 3 удаа хэлээд хариултаа авсан хойноо заавал сүнсийг биеэс нь гарахыг тушаагаад энэ цаасан утыг нь толгоноос нь авах ёстой гэдгээ бас хэлж байна. Дээрээс нь цусаар зурсан тойрогоос заавал орж ирсэн дараалалаараа нэг гарах ёстой юм бинэ. Өчтөө яасан ч их дүрмтэй бурхан байна. Ингээ албан ёсоор зан хүлээ эхлүүлж ирээрээ ороороо яасан ингээл бөөндөө 3 удаа хэлцгээж байна. Хэсэг хүлээгээд юу ч болохгүй болохоор нь эхнээс нь уудаал эхэлцгээгээд хурдан бичлэгээ дуусаа гарахын төс болов. Тэгсэн гинт чаяаны зүудэндээ харсан хөөсөн бөмбөлгөн дүүгийн толгой дээр харагдаад удаашгүй дүүн хөссөн юм шиг эвгүй хөлөөл эхэллээ дээ. За тэгээ нөгөө толгоондох цаасан утаа ураа хайсан чинь нүднийхэн цагаан байхгүй болол нэлэнгүүдээ хавхар болцсон. Харваас сүнс чөтгөр нь ирээ шүглцэн л болтой. Одоо ингээ асуулт асуусан хүний дараалалаар гар нь үеэр бүтэн эргэж заагаал амандаа юм бовтноод эхэлсэн чинь манай эдийн урдаг цаасан дээр нь ханзаар хариултан бичигдээл эхэлж шүү. Тэгээ нөгөө амандаа бовтноод байсан юм тоо ээж таарваа. Оролцогчдоо нэгээр нь 661-ээс авахуулаад дугаарлаж тоолж байгаа л нөгөө муу хоёрын 666 дахь оролцогч нь манай чаяан болж таарахгүй юу. Тэр нь мэдсэн даруйдаал өвсрөөл дайх гэж оролдоод тийжгнээд унваа. Яаж байгаа зарим нь тэнд нөхцөл байдлаач болохгүй бичлэг идэр хийгээл инээцэн л сууцгааж байна. За тэгээд юу юуг л өвсрөөл гараад ирэх нөө гэсэн чинь өрөөсөө хөл нь усандаа гацчаа гаж болохгүй л ах шиг байна. Бодвол ичийнхэн зүүж өгсөн сахиус үүшлээд байгаа мó да. Энэ чигээрээ хэсэг архирч байгаа л гэрэл унтраал асахтай зэрэгцээд чаяан маань нөгөө зүүдэнд нь гүгүүдээс хүүхдийн дүрсийг олоо харж байгаа. Тэр нь зүгээр нэг хар дарсан зүүд биш манай хүнтэй ямар нэг холбоотой ойлголтой. Ингээ уснасаа гарч ирээл энэ тэрнгээр тойрч жалгаад би хаан таталтаад болохоо байгаад ирэхэд нь манай хэд гүйжж бол толгоондох цаасан утын суглаа авчваа. Тэгсэн ашгүй биеэс нь гараа явчих шиг л боллоо. Гэхдээ л дүүн ухаан ордгүй хөрхий. Манай хэд одоо сандралдаа түрүүнд удаг гэсэн сүлжээ гараа авчиж. Тэгэхээр н гарах гэсэн энэ өрөөнх нь хаалга нь бас онгоодгүй. Бүгд гарах гэл сандралдаж байх оронд буланд нэг өхөн ганцаараа муухай царайлал зогсоод байсан байхгүй юу? Яг тэгээ зогсож байхад нь дээрэс нь муухай чимээ гараад өлийгөө харсан чинь нэг арзаа сэгсээсэн юм өнгийгөө л байж дээ. Манай охиныг үг хэлж амжаагүй байхад амар нь баах ус явж ороод хөдөлж чадахгүй байгаа болтой нулимсэн л урсаад байна. Ингээ эвгүй царайтай ганцаараа зогсоод байхаар бусд нь бас гайхах штэ. Тэгсэн нээх эвгүй инээснээ чигээрээ гүүжж бол толгоогоор хаалга мөргөөл унваа. Найзууд нь арай гэж болуулаад эргэж харвуугүй юу чаяаны дүүг ална гээл дайраа болдгүй.
Ингээ яг дүүрэн чиглэл явж итэл ардаас нөгөө ютубер залуу маань гүүжрэл юмар сүлбэ алчдаг байна шүү дээ. Хамгийн гол нь энэ залуугийн маань бас нүд нь хараараа эргэлцээ заа юу. Тэгснэ хэдхэн секундын өмнө хийсэн үйлдэл ерөөсөө санахгүй би найзгаа алаагүй л гэж зүтгэхээстэй. За тэгсэн нэгэн саяны өгсөн охиныг карманаас асуулт бичсэн цаас нь олчж л дээ. Ерөнхийдөө энэ ютубер залуугаас зүгтэж чадах олон өдөр гэсэн утгатай юм байсан юм байна. Яж хахад яг энийг олсон залуу нь өнгөрсөн жил сургууль дээр нэг сони юм харжээ. Эдгэр чин дотн найзууд гэсэн хэрнээ нэг хувийн чанартай бичлэгээр нь сүрдүүж мөрдүүлдэг байсан байна шүү дээ. Саяны өгсөн охин энэ ютубер залуу хоёр анханасаа л савл хэвлэл хэрэлчих гээл байдаг гэсэн багхгүй юу? Дээрээс нь нөгөө охин бичлэг нь ил гаргавал чамайг сурагчдын бичлэгийг нууцаар авч чадгалдаг гэдгийг чинь мэдэгдэн шүү гэл харьцсан сүрдүүлэг явдаг байжээ. Одоо харин үлдсэн найзууд нь анханасаа нэгийг алах зорилгоор л биднийг энд авчирсан байна гэж сэрдэл бөөн хэрүүл маргаан болж байна. Цаадхан маргаантай байсан нь үнэн ч би арайч хүн алахгүй штэ гэж ойлаастай. Хичнээн ингэж гүрийсэн ч найзаагаа алж байгаа нь өөрийнх нь утсан дээр хүртэл бичигдсэн болохоор тэгээ яах ч аргагүй болж байгаа юм л та. Ингээ нүдэндээ ч идэхгүй аль болго өгөөсөх гэж ядаад арагшаага алах читэл саяхан өгсөн охин нүдээ нээцэн мань залуугийн хөлөөс чирээл цаад харанхуу руугаа аваад орчлоо доо. Нөгөөх нь хөлөөс алах гэж зүтгэж байгаа дээрээс нь шил хагарж орж ирээл нүдийн сохлоо ичлөө. Одоо ингээ хав харанхууд эсэмийн дүүлсэн нь нэг залуу хоёр охин л байгаа штэ. Чайны дүүн ухаан орохгүй хിവэрээл. Ингээ дүүдээ санаа зовоо явж итэл нөгөө нүдээ сохолдог залуу маань өхөөгүй байх юм аа. Эдрийн бид ээжлэл нэг юм шүглээд ах шиг байгаа. Одоо энэ залуу нь хутга шууг байж дайраад болохоо байлаа. Энэ зүгээр үлдсэн залуу маань хараа овоо бие бэлдэр сайтай байж таарад ховсдуулсныгаа дорн барьж аваад хүлээд тавьчихжээ. За харин тэнд ухаангүй хөвж байгаа дүүн бүр хар ус мусаар бөөлж бол болохоо байлаа. Ингээ одоо яах гэсгээ бодож зан үлээ буруу тусгацсан гэдгээ ухаарж байгаа аахгүй юу? Нөө бөөн бос тайлбарлал байсан дүрмээ бүгдийн зөрчсөн байж дээ тэр ч одоо. За тэгээ эхнээс нь бүгдийн зөвөр хийгээр шийдээд ямар ч тач өгсөн амьд нь хамаагүй бүх найзуудаа байралтанд суулгаад авлаа. Ер нь бол ирээрээ гэж дуудсан сүнсээ буцаад гараарай гэж хэлжээл гарсан хонин тэр цаасан уутыг толгоноос нь авахд болох юм байна. Уг нь easy юм байна л та. Даанч гараарай гэж хэлэх гэж байхад нөгөө чөтгөр нь манай чоёнтой алга болсон ихчийг нь хоолоогоор яриа болдгүй. Цаадхан самгардаал гар гэж хэлж чадахгүй яг баларх шийтэл найзууд нь орилсоор байгаа ашгүй нэг ятглаа. За тэгээ бүх юмыг ном журмынхан дагуу хийгээд дуустал нэгнийх нь уцанд мэдэгдэл ирж байна. Ороо харсан чинь эхэнд оруулсан бичлэг нь амар өндөр хандлт авч мавцсан. За тэр мэрч яах вэ? Юу ч гэсэн ихлээл түрүүн дуудъя гэж залгаваа. Ашгүй дуудлага хийж болж шүү. Тэгсэн уцаар ирсэн төрний ажилтан таслагтай манай залуу нэрээр нь дуудаа наачт юм да. Тэгэнгүүт нь нэг л биш болоо явчлаа гэж гадралчж байгаа байхгүй юу? Ганц эрэхтэн л энийг сонссон болохоор хоёр өхнөө нэмж айлгаад яах вэ гэж хэлсэнгүй. Ингээ уцаа таслбуугүй юу буцаа сүлжээ байхгүй болчихж байгаа. Одоо харин учиргүй нэг ховсдуулж босч ирээл дайрахгүйсэн болохоор хэсэг тавьшраал дуг хийцгээж байна. Тэгсэн чаяа маань хар дараал байсан болохоор ганц залгоо баараад аал сууж байгаа. Цаатхан ч хідүүлэн эндээс хизээж гарахгүй байж магадгүй юм шиг санагдаад байгаа болохоор би чамд нэг юм хэлэх гэсэн юм аа дэргээл байна шүү. Дарван ч чаяа сайн байна л да. Манай ч бас өөрт нь сайн дэргээл энэ хоёр маань алаан донд юу хайр дур болоо явчваас. Яж байгаа цуг үлдсэн нөгөө охин бас энэ залуутай сайн муу хаашаа. За ингээ хэсэг амарсныхаа дараа өөртөө авчирсан гэрлийг асаагаал харсан чинь нөгөө хөлүүлсэн байгаа залуу маань нэг л биш буруу араал хөвтэй болдгоо. Унцгийн хооронд нь юу болчих вэ уцсныхаа бичлэгийг харсан чинь ухаангүйсэн чайны дүү маань залуу дээр дөхөж очоод хүлээс нь тайлаад байна. Удаачгүй цаадах нь босч ирээл камерын өмнө өөрийнхөө хоолойг хэрчээд унаад өглөө бурхан минь. Ийм юм харсныхаа дараа манай сандралдаал зарим нэг нь галзуурангаа алдаж хаалгууд балбал болохоо байлаа. За тэгсэн ютубер залуугийн бид байсан чөтгөр одоо энэ охины маань бие рүү орчвоо ячив. Нөө усан сан руу ч гүүжж бол нүрээ дүгчээл гарч ирдэгвэ. Манай хоёр ноцолж нэг арай гэж татаж гаргаж ирсэн чинь ашгүй ухаан ороо болтой. Уг нь бүх юмыг залруулж хийчээд байхад яагаад дуусч өгөхгүй байна гэж гайхаастай. Тэгсэн энэ залуу маань гинт нэг юм анзаарав. Саяхан өгсөн эрэгтэй найзынхаа асуулт бичсэн цаасыг унссан чинь миний бичлэг 5 сая ханалт авах уу гэж асуусан байна. Түрүү уцанд нь яг 5 сая ханалт авлаа гэж мэдгэл ирсэн байхгүй юу? Эннээс манай бичсэн асуултанд биелээд биелсэн хүмүүс нь өгөхөд байна гэдгийг ойлгож байгаа. Тэгсэн сэтгэлээ илчлэг залуу маань асуултан дээр чаяа надад сайн болох болов уу гэж бичсэн байх юм аа гэж яхад. Бас тэгээд өгөхээр бол харамсахгүй байдаг гिचжээ. За тэгжидэл энэ хоёртай маань хамт үлдсэн охин нэг л сонин сайралаад хүрээд ирлээ шүү. Яах вэ хавд? Энийг юм чин нөгөө залуудаа сайн штэ. Тэгээ асуулт дээрээ бас тиймэрхүү битцэн заяа. Яг нь сайн хүн найзтай өрхөх хэсэг нэг хамаа байхгүй. Гэхдээ энээс болоод өгөж бол чадахгүй л гэж байна. Тэгснээ одоо чаяан өгчвөл хэнийхэн ч асуулт бэлэг боломжгүй болоод ядаж хоёр хүн амьд үлдэж болно гэж хутга барайл дайраад унлаа да.
Гэхдээ бас чөтгөрш болон товслуулаад учиргүй хүчтэй болчоогүй болохоор манай хоёр дорн байрж аваад хүлээ тавьчлаа. Ингэж ноцолдож байхдаа л өрөөнд дотор нууц халга байсныг нь олоо нээждэг юм штайраа. Яваа орсон чинь баахан л зан үеийн холбогдолтой юмнууд өрөөстэй байх юм аа. Энд ирж бичлэг хийдэг байсан гарууд ийм өрөө байдаг гэдгийг ч мэдээгүй болтой. Манайд ирээлж инхнээс цус мус урсгаал болохгүй юм дуучиж л дээ. Манай залуу энэ эвгүй өрөөнүүд рүү ганцаараа орчоод ирья. Чи эндээ байж игээл яваад оров. За тэгээд эндээс олсон сонь цасаа орчуулаад уншсан чинь 5 хүний ам авж иж нэг би сэрн идэргээл сонь битсэн байна. Яг тэрийг уншаал зогсож исэн чинь гол өрөөнд үлдсэн хоёр маань орилдоо л унав. Яваа очсон чинь сая хөлөөтэй байсан охин маань тэр дээр цус нүчтэйгээ холилдсон хөвтж яах юм. Гайхаал зогсож итэл араас нь мань чаян гүүж ирснээр хотод дүрээл авдаг байна шүү дээ. Юу болоод байгаа юм бэ гэдэг шиг. Хотолуусан залуу маань энэ оронд гинт нэг юм санаж байгаа байхгүй юу? Ийм юм хийя гэж анх уриалсан хүн нь ютубер залуу биш чаян байсан байна л за. Гол нь ямар зоригтой ингэсэн бэ гэсэн чинь мань чаян эцэст нь нэг түүхээ ярьж байна. Баг байхад их чин сураггүй алга болсон эдрэгээл яриад байсан за. Мань хүн өөрөө айлын баг боловч хөл муутай ихчийг насан туршдаа хамгаалнаа эдрэгээл амлалт өгчээ. Тэгсэн нэг өдөр угаалгын өрөөндөө зогсож исэн ихчийгээ сандрагж гинт дуузнаас болоод цаатар нь яарч гарч ирэх гэж байхдаа халтарч унаад ванта усан живэд өөд болцсон байна штэ. Гол нь аав ээж нь ажилдаа явцсан байсан болохоор туслан дуудаж чадаагүй юм байна. Орой ажлаасаа тараал охтуудтай бэлэгтээ ирсэн хоёрыг нэг охиных нь цогцос ухтаж авахар ямар ойлыг байх вэ? Тэрнээс хойш гэр нь байнга л хэрүүл уралтай байжгаад аав ээж хоёр нь ч бүр салсан юм байгаа. Ингээл аав нь шинэ их нэртэй болж хойд ээж нь дагвар охинтойгоо ирсэн юм байна штэ. Гол нь манайхан одоо болтол төрсөн ихчийгээ эргүүлж авчирвал гэр бүл нь буцаад аз жаргалтай болно гэж итгэдэг үнэн бүтэхгүй заяа. Тэгээ интернет ухаж байгаа 5 хүний амиар нэг хүнийг буцааж амьлуулдаг аа гэсэн юм олон уншчихжээ чаваас. Тэгснээ энэ арга зүгээр сүнс дуудах арга гэж найзуудаа итгүүлсэн юм уу та? Одоо харин улаарсан бох шиг зүтгэж байгаа сүүлийн нэг залууга боогоо алчлаа бүр. Яг энэ үед нь нөгөө ухаангүй байсан дүүн бас сэрчих юм аа. Гайхаа харсан чинь нөгөө хүлэндэн зүүцэн байсан сахиус нь мултраа унчиж. Энэ бодвол яг сахиус өдр бол биш л юм шиг байгаа. Дөнгөс хэрэл нүдэн дээр нь баахан өгцөн байхаар гайхтай юм байгаа сте. Мань чаян дүүтэй чи зүгээр зүүдэлж ийна гэснээ буцааж дарж хөвтүүлээл нөгөө сахиусаа зүүлэх гээл дайраад унлаа да. Тэрийн зөвгүй юу дүүн хөдөлж чадхаа байчж байгаа. За одоо харин бүх үгсэн найзуудаа тойруулж байгаа л дүүгээ усан дотор хөвтүүлээл нөгөө зан үлээ ахиа эхэллээ дээ. Анхнаасаа л ичийнхээ сүнсийг дүүгийнхээ бид оруулах зорилготой байсан юм уу хаашаа. Ингээд зан үйл эхлэвүүгүй юу нөгөө усан сандах ус чинь буцаж мустаа салхи шуурга дигдээл. Нэг харсан чинь дүүн босцсон зогсож байна. Явж бол толгоон дох уутыг авсан чинь амар гайхсан царайтай болцсон байна. За тэгээ нэрээр нь дуудсан чинь хариулж авахыг бодвол ичийн сүнс ирсэн байна л за. Гол нь нас барахтаа хідэн настай байсан яг тэр хിവэрэл байгаа юм шиг байгаа. Дүүн ийм том болцсон байгаад итгэж өгөхгүй жоохон хөвчгөл өөлөөл унлаа. Манай хүн чи эмлэгт ухаангүй байсан юм а. Эхлээд эндээс гарыг л хөтлөөл алхах чи ба. Тэ яг энэ чөтгөрийн торгоосоо гараад нэг алхсан чинь их чин гинт хөшөөл хөдөлж чаддаггүй. Эргээ харсан чинь бүх найзуудынхын цогцос орооцолдоод дүүгийнх нь хөлнөөс зуурчиж. Тойргоос гарч чадахгүй байгаа нь энэ сахиуснаас нь болсон болов уу гэж тайлаа үзлээ. Болдгүй. Тэгсэн их чин гинт найзуудынх нь хоолоогоор ярьж эхлээл яагаад бид нарыг алсан идэргээл орилол болохоо байлаа шүү. Ер нь бол байн хар дар зүудэлдэг байсан шалтгаан нь их чихэн сүнс муу өрийн болоод хувирсан байсан л байсан юм шүү дээ. Тамаас суулаасанд баярлаа гэдэргэснэ. Чайны хоолойг боомсоор байгаа л унахчлөө. Ингээ кино төгсгöd чаян ямар нэг юмд хоригдсон гарах гэж тийшлээл. Харин их чихэн сүнс дүүгийнхэн бие шүглж үлдээд гараа гүйж байгаа нь харагдаж байна. Энэ удаагийн бичлэг маань энэ үрээ дуусч байна. Бичлэг маань таалагдсан бол лайка дараад комент гэсэн үлдээгээрэй. Бүх комментуудаа уншиж байгаа шүү за. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бүгдээрээ сайхан амраарай.